За бид бүгд ажлаа төлөвлөдөг. 7 хоногийн хуваар тодорхой гарсны дараа улсын их хурлын 126 гишүүн бүгд миний байнгын хороо хязгаа уралдах гэж байгаа, ажлын хэсэг хязгаа уралдах гэж байгаа, нэгсэн чуулга хязгаа уралдах гэж байгаа, ямар асуудал яаж шийдэх гэж байгаа гэдгээрээ төлөвлөгөө гаргадаг. Манай бүлгийн дарга энэ гинтийн асуудлыг мэдээгүй байсан учраас гадагшаа томилттой явцсан. Манай бүлгийн гишүүд бас энэ тэнд томилттой байна. Бид одоо хууль дүрмээр нэгд өдөр бүлгүүд хуралдах учраас манай бүлгийн 42 гишүүний талаас илүү хувь нь нэгд өдөр бүлгийн хуралдана гэдэг төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр би та одоо нэг юм одоо сайн ойлгох хэрэгтэй. Засгийн газар яаралтай орчлоо сайдууд ерөнхий сайдын үнд бүгд бэлэн байдаг. Энэ бол кабинетийн зарчим. 126 гишүүн энэ парламент бол 7 хоногоор 14 хоногоор төлөвлөсөн төлөвлөгөөгөөр явдаг. Энэ төрийн ноён нур шүү. Энэ төрийн ноён нурыг босоо суугаа газар хугалж болохгүй. Нэгд өдөр манай бүлэг хуралдана. Бүлгээрээ биднээс ярилцсан. Таны оруулж ирсэн нэр дэвшигчтэй холбоотой гомдол санал манай бүлэг дээр алга байна. Харин процесстэй холбоотой асуудал чинь биднийг үл тоож байна. Улсын их хурлын бүтэц. Яг нь танаа бүлгээр энэ намын дарга оруулж ирж байгаа асуудал хилцэхгүй байж болно гэд танаа намынхан даргадаа эрх мэдлээ бэлгэлцдэг учраас тийм хандлагатай байж болно. Улсын их хурлд арц намын бүлэг бол 42 гишүүнтэй. 42 хүн хоорондоо ярьж ээж нэгдсэн шийдвэр гаргадаг. Улсын их хурл бол 126 гишүүнтэй. Үндсэн хуулиан дээр улсын их хурл 126 гишүүнээс бүрдэнэ гэж байгаа. Гишүүн болгон адилхан саналтай. Үгээ хэлдэг, саналаа илэрхийлдэг. Хэн нэгэн даргыг төлөвлөхгүй. Өмнөөс нь шийдвэр гаргахгүй. Тийм учраас хуралдах боломж олгож өгөөч гэж хүсэж байгаа. Хурал маань нэгд өдөр болно. Нэгд өдөр хуралдаад 2 дахь өдөр байна уу, 3 дахь өдөр байна уу шийдвэр гаргаж болно шүү дээ. Та бүхэн засгийн газар хүсэлт гаргаад сайдаа солиод улсын их хурлд сонсгоод өнгөрөх гэтэл даргын зөвлөлийг хуралдуулахгүйгээр лайбраар санал аваад шийдвэрээ гаргаад нэгсэн чуулга хийждэг юм билээ шүү дээ. Гэтэл энэ бол засгийн газрын сайдыг улсын их хурл сонсох тухай биш. Цаашид 126 гишүүн бүрээрхээр ажиллахдаа тэгийн зөвлөгөө авах тухай албан тушаалтныг ярих гэж байгаа шүү дээ. Тийм учраас зүгээр хүсэж байгаа хүсэлт юу гэхээр бид хуралдаад шийдвэрээ гаргаад тэгээд эх 7 хоногт энэ асуудлыг шийдээд явуулж болно нээлттэй. Хуралдах эрхээ авах гэж одоо биднээс сүүлдээ юу болох юм бэ? Гуйж мөрөж сүвдэх юм уу?